Энэ удаагийн дугаартай маань Smart Care дэлгүүр хамтран ажиллаж байна. Хэрв та Apple-ийн бүтээгдэхүүний үн чиглэгч бол анхаарлаа нааш хандуулаарай. Apple-ийн бүх төрлийн бүтээгдэхүүний худалдаа, баталгаа засвар үйлчилгээг нэг дур санд болгодог Smart Care дэлгүүр нь шинэхэн салбараа хан улс дүүргийн Sila центрийн 2 давхурт нээж өдөр бүр 10-аас 21 цагийн хооронд ажиллаж байна. За тэгээд iPhone, iPad, Apple Watch, AirPods, MacBook, iMac зэрэг Apple брендийн бүх төрлийн бүтээгдэхүүний үзүүлэлттэй тул та бүхэн мөн очиж үзээд өөр тохирох бүтээгдэхүүнээ сонгох боломжтой болжээ. Ялангуяа Apple Watch буюу цагны хувьд бүх хэмжээгээр сонголтууд байгаа тул зүүж үзээд өөр тохирох хэмжээ өнгө цагаараа сонгоход хялбар болсон юм шүү. Мөн олон төрлийн банк болон аппликейшнуудын зээлээр хүүгүүгээр хуваан төлөх эсвэл урьдчилгаа тэг төгрөгөөр урт хугацаанд лизингээр авах гэх мэт төлбөрийн уян хатан нөхцлүүдийг санал болгож байгаа тул та бүхэн маань Smart Care дэлгүүрийг зорин ирж үйлчлүүлээрэй. За юу цаана манайхан өнөөдөр та хэддээ Stranger Things сурлынхаа 1-р бүлгийн 2-р хэсгийг ярьж өгöd бэлэн боллоо. Та хэдийгээ удаан хүлээлгээгүй гэж найдаа. Одоо ингээд бичлэг эхлүүлцгээе. Үгүй нэрээ subscribe дарахаа бити мартаарай. За энэ хүү 5 дуурайг эхлэхэд Hopper өнөө айхтар Hawkinson-ийн лаборатори руу нэвтрэн орсны дараагаар орж болохгүй гэдэг үнэ 20-т өрөөр нь орлоо шүү. Тэгтэл яг тэнд нь Hopper лабораторийн хамгаалалтын албаныханд баригдахад мануунч шууд дараагийг нь цогж унгаж хайснаа хамт байсан хамгаалалтын ажилтнууд буугаараа сүрдүүлж байгаа нөгөө газар доор байдаг лаборатори руу яван орж байгаа маа. Тэгсээр Hopper удалгүй 11-ийн өрөөнд явж ордог ба тэнд нь 11-ийн зурсан зураг энэ төр байж байлаа шүү. Энэ зур сургуулийн радиогоор бараг л Will-тэй холбогдсон Mike Darcy, Lucas 3-ч Will-ийг хаана үжилэх талаар янзын таамаглал дэвшүүлсээр эцэст нь Will-ийг манай ертөнцтэй яг адилхан боловч илүү харанхуй гэмээр ертөнцөд очисон гэд таамаглал дэвшүүлж нөгөө байнга тоглодог тоглоомн дээр байдаг ертөнцтэй адилаар Upside Down буюу доошогоо харсан ертөнц хэмээн нэрлэлээ. Хэдүүл болохоор цаашнаа доод ертөнц гэж нэрлэе явж л та. Харин тэр зур Hopper явсаар нөгөө портал нэг цөврөнд нь орж ирдэг боловч нэх удалгүй өнөө лабораторийн хамгаалтын албаны үндэст нь баригдаж байгаа маа зайлвал. Одоо Hopper маань бас алуулчих үедээ бурхан минь гэж. За тэгсэр үүний араас Jonathan ч иргэн гэртээ иртэл аав нь эргээд гэртээ ирсэн байдаг бөгөөд Joyce-ийн сүгтэж хайсан ханыг нь хараад юу болсон бэ энтергээ бөө юм боллоо. Бас түүний хажуугаар Jonathan ч Daft-аагаа та яах гэж ирсэн юм? Одоо л нэг бид хэдийг санаа юу энтергээд хэг ёг хийгээстэй. Тэгсэр маргааш өдөр нь болоход Joyce, Jonathan хоёрч нөгөө Will-ийн цогцыг гэж утсан хүүгэлтэйгээ оршуулдаг бөгөөд түн дээр нэрсэн Mike, Lucas, Dustin 3-ч Will-ийг амьд байгааг мэдэж байгаа болохоор наадах чинь Will биш штэ гэсэн тун баясалтай зогсож байдаг наасан. Ингэсээр үүний араас дахин үзэгсэлэгдэхэд Hopper ч иргэн гэртээ сэрдэг ба шууд буугаа аваад гадаа гартал ямар ч хүн амтан байсангүй. Заадуул чинь энэ удаа Hopper зүгээр анхааруулга өгч амьд үлдээж байгаа юм уу та. Түүний дараа Hopper хүзүүн дээр нь элдв тарианы шарх сорив сайтар харж үзсний дараагаар шууд л гэр дотор нь элдв чагнахт хөөрөмж байж магадгүй ч удаад гэр орноо оронгоор нь эргүүлт сайн хайж үзтэл нэрэл том өрөөнийх нь авчуур дотор чагнахт хөөрөмж суулгацсан байвал яг уу айхтар. За тэр зөөр доктор Бернер ч өчигдөр Mike, Lucas, Dustin болон 11 дөрөв Will-тэй радиогоор холбогдох үед ярилцсан бичлэгийг нөгөө айхтар нууц албаны хүмүүстэйгээ цуг сонсоод байж байдаг бөгөөд нөгөө талд Will-ийн оршилгон дээр Jonathan ч Nancy-тэй нийлчээд Will-ийн алга болсон газар ба өөрийнх нь гэр тэгээд Steve-ийн байшингийн газрын зургийг хараад байж байлаа. Ядаж байхад тэр хавь нь яг л Hawkinson-ийн лабораторийн иргэн тойрон газар байдаг наасан. Тэгсэр сүулдэ Jonathan ч аавынхаа машин дээр явж очсон аавынхаа буг хулгайлдаг ба үүний дараа Will-ийг алсан мангасыг очиж алан мална гэж боллоо шүү газар байна гэж. Энэ хооронд доктор Бернерийн хүмүүс ч Mike тэр эдийн эвдэлж хайсан өндөр давтамжийн радиог ирж үздэг ба Mike, Lucas, Dustin тэр гуравч одоо Will-ийн буйны цайлган дээр байж байхдаа шинжлэх ухааны багш ноён Clark-аас одоо манайхантай адил зэрэгэлдээ ертөнц байх боломжтой эсэх талаар асуув. Тэгтэн ч ноён Clark ингэсэн байгаа. Өөрсдийнхөө ертөнцийг осны дээд талтай зөөрлөж ярьдаг ба осны доод талд нь ч гэсэн мөн өв ертөнц байдаг гэтгэлээ шүү. Гэсэн ч бид зөвхөн өөрсдийнхөө ертөнцийг харж чаддаг ба осны доор байдаг ертөнц рүү хүмүүс явж чадахгүй бөгөөд хэрвээ доор ертөнц рүү орох хаалга нэгдсэн бол ямар нэгэн байдлаар манай дэлхийн соронзон орн ч юм уу физикийн хуулиуд нөлөөлж явах ёстой талаар хэлв. Ингээд үүний дараа үзэгсэлэгдэхэд Dustin ч буйны цайлганы дараагаар Mike-ийн гэрт байхдаа луужингаар зүгжигийн байрлалыг нь үзэж байхдаа нэг сонирхолтой зүйл олж мэдэв. Тэр нь юу байсан бэ гэхээр луужин хой зүг буюу дэлхийн хой туулыг зөв заахгүй байсан бөгөөд ямар нэгэн өөр хүчтэй орон зай луужинд нөлөөлөд байв. Эндээс манайд луужингийн зааж байгаа шинэ хой зүгт Will-ийн байгаа нөгөө доод ертөнц рүү орох хаалга байгаа гэж үздэг ба тийшээгээ 11-ийн хамтаар бөөнөр явж үзэхэр боллоо шүү. Өөрөөр хэлбэл тэр газар нөгөө Hawkinson-ийн лаборатори байгаа шүү дээ. За энэ зур Nancy ч Jonathan-тай хамт цуг явж нөгөө Will-ийг алсан гэж бодоогоо мангасыг устгахаар болдог ба түүндээ зориулаад бэлтгэл энтер чигээд тох шиг. Тэгтэл энэ үед нь Steve ирдэг бөгөөд өнгөрсөн удаад Steve муу шаарч нь Барбараг алгуулсан толбогдолн цагдаа нар Nancy болон Steve-с мэдүүлэг авах болоход гаргасан муухай ажнаасаа өөчлөлтгойлаа. Тэр үед нь ч Nancy тэгээ тэгсингс гэж байгаад Steve-ийн амыг дагуулад айтайхан блоклоо явуулчих. За энэ хооронд Joyce ч Lonnie буюу Jonathan Will-ийн хоёрын аавыг иргэн ирсэн шалтгаан нь үнэндээ Will-ийн цогц олцсон газрын ойролцоогоо урахаг шүүхтэн мөнгө шанталж авах гэдгийг мэдээд Lonnie-г шууд хөөгд явууллаа. Муу
ухах шаарвэ. Харин яг тэр үед нь Жонтон ч хээр очиод аавынхаа буугаар буудах сургалт хийгээ зогсож байдаг бөгөөд ерөөсөө ч олигтой будаж чаддгүй наасан. Тэгсээр удалгүй Нэнси ч Жонтон дээр хурч ирээд буугаар нь будаж үцгэд баг Жонтоноос дээр будаж байдаг бөгөөд Жонтон ч одоо Нэнсид буугаа өгөхөр боллоо шүү. Өө ер нь баг тэрэн дээр ах дөө. Нөгөө талд Хопперч маш том юмны араас явж байгаагаа ойлгонгуудаа Экс эхнэрлүүгөө залгаж хоолойг нь эцэн удаа сонсдог ба огондоо тохиолдсон явдлаасаа дахин уучлал гуйж байгаамаа. Хэрв та бүхэн санаж байгаа бол Хопперч нь ганц охиноо зуурдаар алдсан байгаа шүү дээ. За үүний дараа Хопперч буу шуугаа бэлдээд гэрээсээ гараад явдаг бол энэ хоорондоор нь Майк Дастин Лукас 11 тэр идэж нөгөө луужангаараа баримжаалаад Виллийн байгаа ертөнц рүү ордог хаалгыг хайгаад явж байлаа. Тэгтэл яг тэр үеэр 11 өөр нэг дурсамжаа иргэн санав. Энэ дурсамж дээр нь доктор Бринер 11 дээр эренгүүтээ нэг сонин усанд ордог баан дотор орууллаа. Тэр нь юу эсэм бол дөө эцгөө. Харин энэ үеэр эсрэг талд нь Нэнси Жонтон хоёрч нөгөө мангасаа хайгаад явж байдаг бөгөөд энэ үеэр Жонтон Нэнси хоёр бас зүгээр явж чадлаггүй хурган муудалцаас те. Ингэж байгаад л ер нь суучдаг юм да. Тинхүү үүний араас үзэгсэлэг цагдаа Хопперч Жойс төр хурч ирэнгүүтээ ямар ч юм дуурахгүй байжснаа шууд Жойсийн гэр доторгоо хамаг гэрлэн чидэнгүүдийг онгойлгож үзээд сонсох төхөөрөмж хайж гарлаа шүү. Тэгсэр сүултээ Хопперч Жойсийнхоос ямар ч сонсох төхөөрөмж олохгүй овоо тайвширч аль дээр морг руу явж чин Виллийн цогцыг үзэхэд тэр нь Вил биш зүгээр нэг хүүхэлтэй байсан талаар эцэст нь хэлв. Энэ зур 11 ч нөгөө 3 буюу Майк Дастин Лукас хэридийг нөгөө нэг гайтай лаборатори руу авчихгүй гэсэндээ луужингийн чигийг супер хүчээр өдөрдөн өөрчилж байгаад манай гурыг амжилттай төрүүллээ. Гэвч сүултээ 11-ийн энэ үйлдэлийг Лукас олоод мэдчихдэг бөгөөд үүнээс олж Майктай муудалцаа сүултээ бүр зодон болгож 11 Лукасыг супер хүчээр хойшоогоо шид чаяж цутагаа явуулчихва. Түүний дараа 11 нөгөө доктор Бернерийн устай баан дотор орсны дараагаар юу болсон тухай үйл явдал гарч ирлээ. Вилийг алгуулдаг тэр орой доктор Бренер 11-ийг тэр баан дотор оруулж хүч чадлыг нь жинхэнэ утгаар нь ашиглуулахад 11 нэгэн хөндийн ертөнц дотор орсноо. Нэгэн Орос хүн дээр явж очисон юм байна л да. Гэтэл яг тэр үеэр 11 тэр ертөнц дотроо бас нэг арай өөр зүйл олж харжээ. Энэ хүн үүний дараа үзэгсэлдэхэд шүндэнд болж Нэнси Жонтон хоёрч ой дотор явсаар байдаг ба тэгсэр эцэст нэг нь чимээ олж сонслоо. Тэгтэл тэр нь зүгээр л хүн дээр гимцэн хөөрхий буг байдаг ба Нэнси ч тэр бугыг харчаад очиод зовлонгоос нь салах гэж байтал цаанаас нь гинт нэг юм гарч ирснээр нөгөө бугыг чинь татаад аваад явуул яах вэ? Тэгж Нэнси ч явсаар доод ертөнц рүү яван ордог хаалгыг олдог ба шууд явж орж энтер бүгдэхгүй нэрэ. Ингээд Нэнси ч тэр хаалгаар яван ортол манайхаас шал өөр ертөнцөд очдог ба тэр ертөнцид нөгөө амар мангас чинь саяны бугыг идээд байж байлаа шүү. Ингээд Нэнси ч нөгөө хайгаад байсан мангасаа эцэст нь олсон ч буцаад дэлгэр рүү гарах хаалганаасаа холдоод төөрчдөг бөгөөд энэ удаагийн анги маань ингэж төгслөө. Гэхдээ ер нь ихэд Нэнси эргээд гарч чадах болов яах вэ? За ингээд зурлын маань дараагийн анги эхлэхэд доод ертөнцөд гатсан Нэнси ч жинхэнэ паникнд ороод орилж чарлаа явж явах зур Жонтон ч ашгүй Нэнсигийн орсон хаалгыг олж тийш нь гэрэл энтер тусгаж байж Нэнсид гарах харцыг нь зааж өгөн гаргаж авлаа шүү. Ганцаараа явж байгаад алуулах нь шүү дээ. Энэ зур Нэнсид хөөхөн блоклуулсан Стивч найзуудтайгаа явж байхдаа гинт Нэнси дээр дахиж чушмар санагдаад байшингийнх нь гадаа хар шөнөөр сэмэрхэн явж очиод цонх руу навиртал Нэнси ч өрөөндөө Жонатантай хамт сууж байлаа. Энэ зур Хопперч Жойс болж байгаа бүхнийг хийсний дараагаар хамтдаа доктор Бернертэй холбоотой эргийн материалыг хараад сууж байдаг. Бөгөөд тэгих зураа доктор Бренерийг шүүхт өгсөн нэгэн эмэгтэй хэргийг олж харав. Тэр эмэгтэй олон жилийн өмнө доктор Бренерийн өөрийнх нь охиныг хулгайлсан хэмээн шүүхт мэдүүлсэн бөгөөд харамсалтай нь шүүхт түүний эргийг авч үзээг байжээ. Тийг үеийн эргийн талаар мэдээллийг олж харсны дараагаар Хопперч гинтл энэ бүх хугацааны туршид Виллийг биш өөр хүнийг хайж байсан талаараа ойлголоо. Тэр нь мэдээж манай 11 шүү дээ. Энэ хооронд Нэнси ч өөр ертөнцид гацангаалцсан дараагаар шүн унтаж чаддгүй ба тийм болохоор Жонтныг хамт цуг хонооч гэж гуйлаа. Одоо нэрээ хинч байсан гэсэн нэг тийм амар газраас сүнсээ зэлтэй айн шүү дээ. Тэгснэ маргааш өглөө нь болоход өчигдрийн босын явдалд Майк ч бөөн ууруулаад хамаг юм humаа эвдэлчих гээд байж явах ба Хопперч нөгөө доктор Бренерийг шүүхт өгсөн эмэгтэй гэрээ хаягийг олж аваад Жойстай хамт цугийг отчлоо шүү. За түүний араас үзэгсэлэгдэхэд ноён Кларк буюу манай 3-ын шинжлэх ухааны багш дээр нөгөө 1-р анги дээр Бэнийг алдаг засгийн газрын ажилтны эмэгтэй ирээд Майк Лукас Дастин 3-ын талаар мэдээлэл авлаа да. Арай хүүхдүүдийг маань алаад хийчих юм биш үсттэй. Түүнтэй зэрэгцээд Майк дээр Дастин хурч ирээд эргэн Лукастай эвлэх хэрэгтэй гэж ятгах гэж үзлээ. Тэгэхдээ Дастин ч одоо Лукасыг өмнө Майкийн хамгийн сайн найз байсан ч сүүлдээ 11-ийг гарч ирснээс хойш хэрхэн Майк Лукасыг тоохоо байсан талаар хэлв. Тэр нь ч бас угаасаа үнний ортой л доо. Тэгсний дараа Майк ч овоо гайгүй тавшмаар болоод Дастины үгэнд орж Лукастай эргэн эвлэхээр болж байгаамаа. За энэ зур 11 ч өчигдрийн үйл явдлаас хойш ой дотор ганцаархнаа явж байдаг бөгөөд Майк ч одоо Дастины хамтаар Лукас дээр ирээд эргэн эвлэх гэж үзлээ. Гэсэн ч Лукас тэр үеэрээ 11-ийг жигээд гурвуулах нь явж Виллийг олж авчих хэрэгтэй хэмээн хэлдэг ба үүнийг нь ч Майк зөвшөөрөөгүй бөө юм болж амхандаа 11-ийн супер хүч чадлыг бол яагаад ч тэр хаалгыг олж чадахгүй хэмээн хэлв. Тэгтэн Лукас 11-ийг биднээс урвсан энтер гэж хэлснэ. Майкаас тусдаа Виллийг өөрөө явж хайгаар боллоо. Майк Дастин хоёр болохоор 11-ийг олж авчирхаар болов. Яахлаарэ ингэж өөр хоорондоо муудалцаад байт юм дээ. За энэ хооронд ганцаархан авчихсан 11 ч үлсгийн эрхэнд Хавкинс хотод нэгэн супермаркет руу явж орсноо. Идэж жоохон муулгалаад араас нь хөөж байсан дэлгүүрийн худалдагчийг супер хүчээрээ зогсоож мөсөөгод бүр алж өглөө золиг гэж. Тэнх үүний араас үзэгсэлэгтүүд Жойс Хоп хоёрч явсаар өнөө доктор Бернерийн шүүхт өгсөн Терри Айвс хэмээх бүсгүн гэртний явж очив. Түүний дараа Хоппер Жойс хоёрч Терригийн дүүгээс Терриг $1000
1970-ад онд доктор Бернертэй цуг ажилладаг байсан талаар нь олж мэддэг ба тэр үед доктор Бернер чинь хүмүүст хар тамхи өгч байгаад орсуудыг тагнадаг супер хүч чадалтай болгодог тийм туршилт хийдэг байсан юм уу да. Хаашаа. Тэгэхээр 11-ийн нөгөө харанхуй газарт олж харсан Орос хүн тийм учиртай байж л дээ. Өөрөөр доктор Бернер чинь 11-ийн хүч чадлыг ашиглан орсуудыг тагнах тийм туршилт хийгээд байсан ажээ. Айхтар юм уу. Тэгсэр удалгүй нэг өдөр Террич жирэмсэн болсон бөгөөд уг нь төр хэмлэг дээр очсон боловч нөхдөө Террид хүүхдийг нүглгөө худлаа өгсөн гэж хэлжээ. Түүний дараа Террич өөрийнхөө охиныг буцааж авахаар доктор Бернерийг шүүхт өгсөн боловч шүүх түүний эрхийг хэлэлцээгүй ба дараа нь Терри гинт саажилтанд оржээ. Мэдээж доктор Бернер л Террийг дуугаалгахын тулд ийм болгосон байж таараа. За тэр ч яах вэ? Ийхүү Хопперч Территэй уулзаад байж ах зур Джонатан Нэнси өрч нөгөө мангасаа барьж авах өрх бэлдээж явж байдаг ба түүндээ зөрүүлж баавган хавах бензин энтер худалдаж авлаа шүү. За түүний дараа Нэнсич яг дэлгүүрээс гараад явж байтал Стив гэж дурак найзуудтайгаа нийлээд Нэнсиг их муухайгаар кино театрын зарлал дээр битсэн байдаг ба түүнийг харсан Нэнсич Стив дээр очиод бөөн уур боллоо. Тэгтэл тэр үед нь Стив муу хар шаарчин Нэнсиг ингэж хэлж байгаа. Йоо чи өөрөө л Джонатантай түрүүл заваар өдстэй энтер гэд муухай дээрлэж ярьслаа шүү. Тэгтэн Джонатан ч хурч ирээд Нэнсиг аваад явах гэтэл Стив Джонатаныг муухай өдөж гэрвлэр нь оролдож эхлэхэд гинт Джонатаны дургуун хурч шууд Стивийг шанаадад авлаа. Үүний дараа Стив Джонатан хорж сайхан зодтолдог ба Джонатан ч Стивийг бүр байхгүй болтон зодж байтал гинт цагдаа нар хурч ирээд Джонатаныг Нэнситэй хамт ачаад аваад явлаа. Харин Стив болохоор найзуудтайгаа зугтааж амжив. Энэ зур Лукас дуужингаа ашиглаж явсаар доод ертөнц рүү орох хаалгыг нөгөө айхтар лаборатори дотор ч байгааг олж мэддэг бол Майк Дастин хоёр ойгоос 11-ийг хайгаад явж байлаа шүү. Тэгтэл яг тэр үеэр нь Майкийг дандаа дээрлэхэд хоёр дурак гарч ирсэн ээ. Аль дээр сургууль дээр Майктэй зодтолдох гэж байхдаа өмдөндөө шийсэн явдлын хариуг авах гэж хутга шүүг гаргаж ирсэн ээ. Майкийг бүр алан тал нь оллоо. Тэгж нөхцөл байдлыг нэлээд эвгүүдээд эхлэхээр нь Майк Дастин хоёр цугтаадаг ба эцтэй яг гарах гарцгүй болдог ба Дастин ч гүйж явж байхдаа баригчлаа. Үүний дараа нөгөө дээрлүү нөхдүүд чинь Дастины хоолойд хутга тулгаж Майкийг амар өндөр хавцлаас үсэр энтер хитэнч Майк Дастиныг удаад амар өндөр хавцлаас үсэрдэг боловч доошоо унсангүй шүү. Учир нь яг тэр үед аз болж 11 гарч ирээд Майкийг унгалгүй барьж авсан бөгөөд нөгөө хоёр дээрлэхүү шаарнуудын хутга шүүг гаргаж ирсэн нөхрийг гарыг нь шууд сүп хүрчээрээ хуглаад тавьчихва. Тиймхүү 11 гарч ирэн Майкийг дөнгөж аварчаад үжитл хитрхи их сүп хүрчээ ашигсан болохоор ухаан алдаад унчлаа. Тэгтэл яг тэр үед нь бид эргэн 11-ийн нөгөө харанхуй ертөнцид очсон дурсамжуудыг олж харав. Вилиг алга болдог шөнө доктор Бреннер 11-ийг хамгийн анх удаа өнөө харанхуй ертөнц рүү оруулахад манай 11 ч эхлээд зорилгоо сайн биелүүлж нөгөө Орос хүнийг олж очсон ажээ. Гэвч яг тэр үедээ 11 бүр манай дэлхийх гэмээргүй шал өөр ертөнцийн амтан олж харсан ба тэр амтан дээр очтол нь гинт 11-ийн байж байсан лабораторийн хан дээр хаалга усаж доод ертөнц манай ертөнц хоёрын хооронд гүүр нэгдсэн байвал яах вэ? Тийм болохоор тэр шөнө өөр ертөнцийн мангасууд гарч ирэн Вил хүүг аван явжээ. За 11 жиргэн сэрснийгээ дараа Майкаас нөгөө ертөнц рүү орох хаалгыг нээсэндээ уучлалт үздэг ба өөрийгөө мангас энтергээ тэглэв шүү. Тэгтэн Майк ч хариуд нэлж байгаа. Үгүй ээ, чи намайг аварсан шүү дээ. Хэмээн хэлж 11-ийг тэрэн авч байгаамаа. Үүний дараа манай гуравч иргэн Майкийн байшин руу явж байтал доктор Бернерийн хүмүүс алидийн ирцэн манай гурыг ажиглаад үйж идэг ба цаашаага төв рүү мэдээлэл дамжуулж баахан буу шидэмтэй хүмүүс дуудлаа шүү. Гэхдээ аз олж Лукас Вилийг хайж байхдаа тэр хэдийг гараад явж байгааг харж амжсан байв. За тэгсээр цувралын дараагийн ангимын эхлэхэд 11 жиргэн Майкийн гэрт ирээд нүүр гараа угааж байлаа. Тэгдэл яг тэр үед нь Лукас радио холбоогоор тэр хэдийн гэрт засгийн газрын ажилтнууд ирж байгааг дуулган Майк тэр хэдэд зүгтах боломж өгч байгаамаа. За ингээд үүний араас үзэг солигдоход Майк, Лукас, Дастин 11 дөрөвч яг зүгтаад гарахтаа зэрэгцээд доктор Бернерийн хүмүүс ч Майкийн гэрт хурж ирдэг ба үүний араас бөөн хөөцөлтөн боллоо. Гэхдээ Майк тэр хэд яаж дугуй унчаад машинтай хүмүүсээс зүгтаана гэж бодсон юм бол та чаваас. Ингээд удалгүй доктор Бернерийн хүмүүс ч яг Майк болон тэр хэдийн урдаас гарч ирэхэд 11 хүчээ ашиглаад урдаас нэрж байгаа машинуудыг шууд аваа шиждэг ба үүний ачаар манай дөрөвч ашгүй зүгтаж чадлаа. За үүний дараа манай дөрөв хуучин автомашинууд байдаг хашин дотор ирэн нуугдаг ба тэр үеэр Лукас ч 11-ийг ураг чимээн дуудсандаа уучлаарч овоо эвлэрмээр айдлаа шүү. За дараагийн хэсэг гарахад Джонатаныг цагдаагийн газарт баригдсан мэдсэн дараагаар Жойс Хоппер хоёр ч хурч ирээд Джонатаныг сулддаг ба үүнтэй зэрэгцээ доктор Бернерийн хүмүүс Майкийн аав ээж хоёр дээр ирээд бөөн байцаалт явуулж гарав. Тэр зүр Хоппер ч цагдаагийн газар Джонатаны учрыг олоод байж байтал нөгөө Майк Дастин хоёр руу хутга шүүг гаргаж дайрч байгаад гараа авахлуулдаг хоёр нөхөж байгаа. Ороод ирдэг бөгөөд тэндээс Хоппер 11-ийг Майктай хамт цуг явааг ашгүй мэдэж авч байгаамаа. Үүний дараа Хоппер, Жойс, Нэнси, Джонатан дөрвч Майкийн гэрт явсан очиход доктор Бернерийн хүмүүс Майкийн юмнуудыг аваад гарч явахыг хардаг ба Хоппер ч энэ хүмүүсээс төрүүлж Майк болон 11-ийг олохын тулд Вилийн радиог ашиглан Майктай холбоо өрөх гэж үзэхэр болов. Тиймгүй Хоппер Нэнси тэр идэж Вилийн гэрт очисын дараагаар Нэнси ч Вилийн радиогоор Майк руу холбоо өрдөг ба тэр үед манай идэж ихэндээ эргэлзэж байсан сүүлдээ Хоппер хэлж байгаа. Хүүхдүүд би Хоппер байна. Та хамт өнөө охин байгааг мэднэ хэмээн хэлэхэд Майк ч радиогоор хариу өгч хаана байгаагаа мэдэгдэв. За үүний дараа Майк тэр идэж Хопперын байгаа газар хүлээгээд үжитэл доктор Бернерийн хүмүүс Хоппероос төрүүлээд түрээддэг ба манай ид сандраал нуугддаг юм байгаас тээ. Гэсэн ч яг тэр үед нь Хоппер хурч ирээд манай дүүрийг авардаг ба Майк, Дастин, Лукас 11 дөрвч Вилийн байшин дээр хурч ирв. Энх удалгүй үзэг солигдоход Майк, Жойс, Хоппер, Джонатан, Нэнси дөрөв Вилийг өөр ертөнцид очсон байгаа талаар хэлдэг бөгөөд тийшээ орох цорын цаалга нь Хавкин сотын лаборатори дотор байгааг мөн дуулгав. Тиймээс үүний дараа 11 хүч чадлаа ашиглаж байгаа доод ертөнцид байгаа Вилийн дууг Жойс сонсох гэсэн боловч Вилийг олж чаддгүй ба түүний дараа 11 Вилтэй холбоо тогтоохын тулд дүүрэн устай вайн хэрэгтэй хэмээн хэлж манайд ч бөөндөө Хавкин сотын ахлах сургуулийн биеийн тамирын
заал дээр очлоо шүү. За тэгж Майк Хоппер тэр хэдэж бөөндөө заалан дээр очиод 11 зориуж маш том ван дотор давстаас хийдэг бөгөөд удалгүй 11-ч тэр ван руу яван орж доктор Бернерийн хийж байсан туршилтыг дахин хийж үзв. Ингээд 11-ч ван дотор орж хөвтө дахин анхаарлаа төвлөрүүлэн нөгөө харанхуй ертөнц рүү яван ороход хамгийн түрүүнд доод ертөнцөөс Барбарагийн цогцыг олж хардаг ба Нэнсид энэ талаар дуулгаж Барбараг үгсэн гэдгийг нь хэлж байгаа юм. Түүний дараа 11 Виллиг доод ертөнц дэх гэрийнхээ ойролцоо байдаг урт шиг юм дотор байгааг олж хардаг бөгөөд Виллмен тэр тор удаан байсаар байгаад эрүүл мэнд нь ихэд доройтсон байлаа шүү. Учир нь доод ертөнцийн агаар нэг хортой юм байна л да. Тиймээс Виллиг олсны дараагаар 11 хүч чадлаараа дамжуулж Виллийн хоолойг радиогоор сонсогдог бөгөөд Хопперч Виллийн байгаа газрыг олж мэдгэнгүүтээ шууд лаборатори руу явчиход хоёр ертөнцийн дунд хаалгаар орон Виллиг авчирна гэхэд Жойс чамцуг явна гэж бүү юм болж байгаад явхаар болов. За тэгж Жойс Хоппер хоёрч яваад өгөхөд Барбараг нас орсныг сонссон Нэнси ч өөрийгөө буруутгаад байж идэг бөгөөд дараа нь Джонатан түүнийг арагдах гээд ирэхэд Нэнси ч Барбараг алсан мангасыг олоод устгах нэтэрхснээ цагдаагийн газар тураалгасан баахан өрхнүүдаа Джонатаноор дамжуулж цагдаагийн газраас хулгаагаар ахуулваа. Ядаж явахад айгүй том толгойтой хөвгдүүд л дээ. Чихгүй толгоноор. Тэр үеэр нь Хоппер Жойс хоёрч нөгөө Хопкинс хотын лаборатори руу нууцаар явж орох байхдаа баригддаг бөгөөд Вилч доод ертөнцид ямар нэгэн мангас баригдсанаар энэ удаагийн ангим нь өндөрлөж байгаа маа. Дараагийн анги дээр тэд Виллиг аварч чадах болов яах вэ? За ингээд зурлын маань нэгдүгээр бүлгийн сүүлийн анги эхлэхэд Жойс нэгэн байцаалтын өрөө дотор сууж байдаг бөгөөд удалгүй доктор Бреннер орж ирээд Жойсоос хэрхэн Виллтэй холбогдсон талаар асуулаа. Түүний араас доктор Бреннер ч Жойст ингэж хэлж байгаа юм. 6. Танаа хүүг авч явсан тэр зүйл энэ 7 хоногт дахин 6 хүнийг авч явсан. Би тэр мангасыг үнэхээр ойлгож чадахгүй байгаа. Түүний зан анаш нь үрчсэн тавралгын аргагүй. Яг л бусад амьтад чиг тэр зүйл хоолдог. Тийм болохоор тэр мангас дахиад олон хөвгүүд октоодыг хулгайлах болно. Би тэднийг авармаар байна. Чиний хүүгч авармаар байна. Гэхдээ би үүнийг чиний тусламжгүй хийж чадахгүй хэмээн хэлж 11-ийн хаана байгааг л мэдж авах гээд байгаа юм да. За тэр зур нөхдөөд Хопперыг эрүүдэн шүүгээд байж байдаг бөгөөд Хопперч доктор Бернерийн хүмүүсийн хийсэн бүхий л зүйлийн талаар мэдэж байгаагаа хэлж зөрүүлээд энэ нөхдөөд санал тавилаа шүү. Тэр нь юу вэ гэхээр Хоппер Жойсийн хамтаар доод ертөнц рүү яван орж Виллиг аварч дараа нь Хоппер энд юу харсан талаараа бүхнийг мартах байв. Айхтар гэж. Энэ хооронд Нэнси Джонтон хоёрч Барбараг авч явсан мангасыг өргөдөхөөр Виллийн гэрт ирдэг ба эренгүүтээ Жойсийн үлгсэн хамаг гэрлийг асаан бэлдэж Виллийн өрөөний урд баавган өргөх тавьснаа бензин асгаж масаад нөгөө мангасаар чинь хорхог хийхээр бэлдэж байлаа. За түүний дараа үзэсгэлэгтод доктор Бреннер ч Хопперын тавьсан саналыг хүлээн авч Жойс Хоппер хоёрыг сулдаг бөгөөд хортинээс хамгаалдаг тусгай хувцас автомат бөөнтөр өгснөө шууд доод ертөнцийн хаалга руу орууллаа. Одоо юу болголоо бурхан минь гэж. Ийм хүмүүний дараагийн хэсэг эхлэхэд Хопперч доод ертөнцид очсны дараа охин Сарагийнхаа талаар эргэн санав. Хоппер нэгэн цагт Нью-Йорк хотод эхнэр охин хоёртойгоо цуг амьдардаг байсан ч нэгэн өдөр охинтойгоо цуг хөөцөлтөд тоглож байхдаа Сараг хүнд өвчтэй гэдгийг нь олж мэдсэн юм байна л да. Нөгөө талд Джонтон ч өөрийнхөө цусыг газар тусааж байгаад нөгөө мангасыг дууддаг боловч өнөө мангас нь тэр доороо гарч ирсэнгүй. Гэтэл яг тэр үеэр Стив гэж нэг юм шавар хаагаад Нэнси Джонтон хоёр дээр хүрээд ирдэг бөгөөд тэр үед нь өнөө мангас нь гинт өөр ертөнцийн портал хаалга онгойлгож Виллийн гэрт ороод ирдэг наасан. Стив тэр мангастай давхсаж ирдэг нь одоо юу вэ? За тэгж мангас ороод ирэхэд Нэнси чамг чадлаараа буудаж алах гэсэн ч болсонгүй. Тийм болохоор Нэнси Джонтон хоёрч бэ төлөвлөгөөнд орж мангасыг өргөтөж байгаа шатааж алах гэж оролцсон ч нөгөө мангас нь ухаантай болохоор манай хоёрын өрхөнд ордгоо наасан. Тэр хооронд Жойс Хоппер хоёрч явсаар доод ертөнцийн дах Виллийн урцыг олон очтод харамсалтай нь Вил байсангүй. Тэгсэр удалгүй Джонтон, Нэнси, Стив гуравч эргэн том өрөөнд орж иртэл тэнд юу ч байдаггүй ба Стив ч яагаад цагдаа дуудах гэж байтал нөгөө мангас чинь эргээд хүрээд ирвэл яах вэ? Тэнгүү Стив ч аймхай царайлал гарчгүй яг зүгтах гэж явсан хойно Джонтон, Нэнси хоёр дээр өнөө мангас нь хурч ирээд Джонтоныг өстө барьж идэх гэж үзлээ. Тэгтэл яг тэр үед нь Стив гаднаас орж ирээд Джонтон, Нэнси хоёрыг авардаг бөгөөд тэгсэр манай гуравч өнөө мангасаа тавьж өрхөндөө оруулж шатааж хайсан боловч өнөө мангас чинь хүнд бэртэл авангуудаа шууд доод ертөнц рүү эргэн шилжээж явуул яах вэ? Мууга зэвэн гараад байна л да. За тэр үеэр Хоппер Жойс хоёрч доод ертөнцид байдаг Виллийн гэрт эргэн ирдэг ба тэндээсээ Виллиг үргэлжлүүлэн хайгаар явлаа. Энэ хооронд сургууль дээр байгаа Майк, Дастин, Лукас 11 дөрөвч сургууль дотор хоол унд хайгаад явж байтал гинт доктор Бернер манай эдийг олоод ирдэг ба тэр үед нь манай дөрөвч доктор Бернерийн хүмүүсээс нуугдах гээд хамаг чадлаараа үзв. Гэсэн ч удаачгүй доктор Бернерийн хүмүүс яг 11-ийг олж аваад барих гээд үсгэт нь 11 ч хүч чадлаа ашиглаж байгаад нөхдүүдийг газар дээр нэгэн зэрэг алж хаяад ухаан алдуулаад унагчвал яах вэ? Эх хайрхан тэнгэргэн гэж. Энэ зур Хоппер Жойс хоёрч явн явсаар ашгүй Виллийн байгаа газарыг олдог бөгөөд нөгөө талдаж 11-ийг ухаан алдсан байх зур доктор Бреннер хурч ирээд 11-ийг авч явах гээд үс тарлаа. Тэгтэл яг энэ үеэр цусны үнээр авсан доод ертөнцийн мангасч манай эд дээр хүрээд ирдэг бөгөөд доктор Бернерийн хүмүүс нөгөө мангасыг алах гээд баахан буудаж шүрсэн ч ямар ч нөлөө байдаггүй наасан. Хэрвээ хоёр ертөнцийн хооронд дайм болвол хүмүүс хэзүүдх юм байна да. Энэ зур Жойс Хоппер хоёрч Виллийг ашгүйнийг олдог бөгөөд Виллийг нэг зүйл барьж аваад амруунд бүр амар гуур сентер хийцэн байвал яах вэ? Яг Виллээр хооллож байгаа юм шиг. Тиймгүй Виллийг аварч явах зур Майк, Дастин, Лукас гуравч 11-ийг өргөн авч нөгөө мангаснаас ч нуугдахаар нэг өрөөнд ордог бөгөөд даач нэг худалгүй манай эдийн араас нөгөө гайтай мангас ч ороод ирлгүй яах вэ? Тэр үед нь Лукас ч хамаг чадлаараа чулуун чав ашиглаж нөгөө мангасыг ч алах гэсэн боловч бууны суманд өхгүй байгаа мангас чинь юу гээл чулуунд өхгүй дээ. За ингэж манай гуравч өөхөнд бат боллоо доо гэдэж итэл яг
Яг тэр үеэр нь 11ч эргэн сэргэж босч ирээд нөгөө мангасыг чинь хүч чадлаараа шууд хаг баз шаяад эцэстээ хамт цуг доош ертөнц рүү шилжиж явчлаа. Энэ хооронд Joyce Hopper хойрч Will-ийг олж аваад амнаас нь гуурсыг татаж гаргасан ч Will амьсгалдаггүй ба тэр үед Hopper ч нас орсон охин Сарагийнхаа үхлийг эргэн дурсахын зэрэгцээ Will-ийн зүрхэн дээр массаж хийж байгаад Will-ийг аварлаа шүү. Ёо за болж дэ бурхан тэнгэр минь гэж. Ингээд үүний дараа Mike-ийн ээж аав хоёр сургууль дээр хурц ирэн Mike-ийг авдаг бөгөөд араас нь үзэг зэрэгтод Will-ч эмнэлэгт зэрэг ашгүй нэг бүх зүйл эргэн хэвэндээ орсон байлаа. Үүний дараа Hopper ч засгийн газрын хүмүүсийн машин цугааж явдаг ба энэ явдлаас хойш 1 сарын дараа манай эдийн амьдралч эргэн хэвэндээ орж хүн бүр 100 сарын баярт бэлдээд байж байлаа. Энэ үеэр Will-ч эргэн найзуудтайгаа тоглоод ирдэг ба удалгүй Jonathan нэрж Will-ийг авч явхад Nancy болон Steve хоёрч эргэн эвлэрсэн байгааг харж авлаа. Тэгсэн Jonathan-ыг яг гарах гэж байхад Nancy Jonathan бэлэг өгдөг ба уг нь энэ хоёр чинь хоорондоо жоорох гээд байгаагүй л үү дээ. Тэр зур Hopper ч муухай царайлаад ажлынхаа 100 сарын үжилтгээс эрт гараад явдаг ба Will-ч гэрийнхэнтэйгээ 100 сарын баяраа тэмдэглэх гээд байх зур гинт хоромхон зур доод ертөнц рүү яваад очвол яах вэ? Тэгэхээр Will-д ямар нэгэн зүйл болохоо илжтэй. Энэхүү манай цувралын 1-р бүлэг аль биесээр төгслөө. Үргэлжлэх хэсэг нь удахгүй орно шүү. Та бүхэн хүлээж байгаарай.